5 түвшийг би түрүүн уул нь тайлбарсан. Өнгөрсөн 7 хоногт засгийн газрын тогтоолгоод нийслэлтэй дөнгөж шилжиж ирж байгаа. Тийм учраас улсын хурлын нөхдөд тийм учраас бид нэр одоо аудит оруулаад эхний шатанд менежментийн төвчөнд яаж шатруулах вэ гэдэг төлөвлөлөөд явж байна. Биднээс эцсийн зорилго бол одоо түрүүн би жишээ татаад хэлсэн 5 түвш үйлдвэрлэгүй болох буюу Улаанбаатар хотод түвш төлдөл болох энэ зорилголууга алсын хараагаа тавьж явна. Тэгвэл бид нар 5 түвшийн үйлдвэрлэлийг сайжруулаад ингээл яваад байна гэдэг чинь нөгөө том зургаараа эцсийн зорилгоороо нөгөө мо зуухнууд байгаад л гэсэн. Тэгэхээр биднээс эцсийн зорилт бол орон сууцчул. Энэ дэлхийн жишг нь юм байна. Лондон хот 2 удаа ингэж бохирдсон. Бээжингийн жишээ байгаа. Манай өрш ингээд ярих юм бол зөндөө. Тэгэхээр эцсийн зорилго нь бол байхгүй болъё гэдэг асын харгаад болж байгаа. Богино хугацаанд бол бид нар аудит оруулаад менежмент дээр яаж сайжруулах уу гэдэг дээр бол арга хэмжээ аавна. Энэ дөнгөж өнгөрсөн 7 хоногоос эхлээд явж байгаа. Нөгөө шилжиж ирсэндээ холбогдуулан. Тэгэхээр энийг бас та бүхэн маань зөвөр ойлгоосоо гэж үзгээр. За хоёрдугаар асуултан дээр төсөвтэй холбогдлолтой ярьлаа. За бид нар бол та бол мэдж байгаа үйл ажиллагааны хөтөлбөрийг бол 4 жилээр баталдаг. Төсвийг бол улсын хэмжээнд нийслэлийн хэмжээнд жил болго ярилцаад явдаг. Тэгэхээр түрүүн манай 5-7 түвшийн удирдлагууд хийсэнчлэн бид нэр эх жилийн одоо үн төсөв дээр бол өөрчлөлт оруулахгүй 5-7 түвш дээр. Тэгэхээр энэ дээр бол өөрчлөлт 2025 оны төсөв дээр бол байхгүй. Урт хугацаанд 2024-28 онд бол ер нь бол түвшний үйлдвэрлэлийг багасгах нь түүний оронд орон сууцжуулна бусад найдвартай их усруудээр дулааныг шийднэ гэдэг энэ асын хараа зорилгоолууга технологи одоо хөтөлбөрүүдэд чиглүүлээд явж байгаа гэд 2 дугаар асуултанд хариулъя. За 3 дугаар асуултанд түрүүний агрын бохирдол ярьсан. За олон улсын статистик энэ үзүүлэлтээр ер нь бол энэ 5 сайжруулсан түвшний үйлдвэрлэл хэрэгтэй байсан бол хэрэгтэй байсан. Маш их хэрэгтэй байсан. Бид нар мэдж байгаа шүү дээ бүгдээр 17, 13 онд хотын төв уртлаар бүр агрын бохирдол яаж орж ирээд хүнд байсан. 18 онд бол дээд зэгтээ хүрсэн үзүүлэлт байдаг. Тэгэхээр энэ үзүүлэлтүүд бол маш эрчимтэй буурсан. Бүгдээрээ энэ тоо статистик үзүүлэлтүүд мэдж байгаа. Ялангуяа тоосон зэрэг хэмжээ бол 50%-аар одоо буусан ийм үзүүлэлтүүд байдаг. Ийм учраас 5-7 түвш хэрэгтэй байсан, нэн хэрэгтэй байсан, үүргээ тодорхой хэмжээнд богино хугацааны шийдэл гүйцэтгэж байгаа. Гэхдээ урт хугацааны шийдэл бол биш ээ гэдэгт л хариулахаар. За баярлалаа.